Зя дараагийн видео эхлэхээр болсон. Тэгээд манайхан амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлсэн гэж найдаж байна. Тэгээд манай багын найз Америкт ирсэн байж байгаа сая 2 сар болоод байна. Ямар ч гэсэн буцаад явсан. Манай хүн бол яг Америкт амьдрал ямар ах нь вэ гэд сонирх гэж л ирсэн юм шиг. Тэгээд яг тэ боломжтой хүн сайхан тэ хурж ирчээд 2 сар байж байгаа. Нэг хальт нэг ажил олж хийж байгаа. Тэгээд амар зугаалж чаад ямар ч гэсэн явж гин найзгаа явуулсан тэрэндээ жоохон сайд байна. Өөр энэ 7 нэг ээж нүгээд хагас санд айл нүүлгэсээр хагаад ээж ахыг нүүлгээд юм зөөсөр хагаад юугаа апдейт эрт оруулж чадсангүй. Тэгээд би юу нэг бэлтгэрээ нэг за 3 юм яри да нэг 2 юм яри да ч гэх юм арай нэг цөөхөн юм яриад би эндээ амар хийчихье гэж ууланд боддог байхгүй. Гэхдээ тэгээд яг бэлдэж байхдаа за энийг ч ярьч тийм үү энийг ч ярьч тийм үү гэж хийсээр хагаад сэдв олон болчдөг. Тэгээд өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр сүүлд гарсан GDP-гийн тоо. Тэгээд GDP гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр gross domestic product буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг ярьж байгаа. Тэгээд market сая 9 хоног дараалж өссөн. Тэгээд энэ талаар хэдлээ ярилцсан. Warren Buffett сая 2025 оны Berkshire Hathaway conference маягийн болсон. Тэгээд жил болгоо ер нь бол айгүй тийм том баг баяр ёслол шиг юм болдог. Тэгээд би яг нэг бүтэн үздэг байсан. Гэхдээ энэ жил Buffett ерөнхийдөө CEO буюу захирлынхаа позишноос ерөнхийдөө бас бууж байгаа юм байна. Тэгээд эхний нэлийн ихэнхийг үзээд тэгээд товчлолыг уншаад тэг ямар ч байсан зарим хэсгээс нас ярих гэж бодлоо. Тэгээд Pi Network гэдэг манай монголчууд айгүйх энийг нэг хэсэг ярьдагс манайхан санаж явах OneCoin гэл тэг Pi Network тэгэл ардын coin бас гарч ирэхэд ard coin гэл манай монголчууд айгүйх шуурж исэн төслүүд энийг байгаа. Тэгээд нөгөө гар утсан дээрээсээ mine хийж болдог. Зоос гэдэг энэ хүү концептээр нэлийн зах зээл дээр танигдчихсэн. Энэний талаар бас ярилцсан. Тэгээд тийм үү. Тэгээд Иранд болсон тесрэлт энэ төр гэдэг иймэрдүү сэдвүүдээр ер нь бол ярилцах гэж байна. Тэгээд макротой холбоотой яриага эхлэе. Тэгээд макро мэдээж GDP-тэй холбоотой яриаг ярьж эхлэн. Тэгээд 2025 оны эхний улирлын GDP маань уналттай гарсан. Тэгээд энэ хүү үзүүлэлт маань болохоор 0.13% уналттай гарч ирсэн. Тэгээд хамгийн дээдлийн чартан дээр энэ хууналт маань харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр contributions to percent change in real GDP буюу яг энэ хүү уналтанд нөлөөсөн үзүүлэлтүүд маань яг юу байсан бэ гэдгийг хэдлээ харж болно. Тэгэхээр GDP-г яаж тооцоод байгаа гэхээр consumer spending буюу хүмүүсийн хэрэглэн дээр investment буюу хөрөнгө оруулалтыг нэмээд government spending буюу төрийн зардалтай төсвийн зардлыг ерөнхийдөө бол нэмээд энээсээ экспортыг нэмж хагаад импортыг хасна. Тэгэхээр ерөнхийдөө бол GDP гэдэг тоо гарч ирнэ гэж байна. Энэ тохиолдол дээр хасах болоход нь хамгийн хүчтэй нөлөөсөн үзүүлэлт маань юу байсан бэ гэхээр импорт. Тэгэхээр импорт маань маш сөрөг ерөнхийдөө бол харагдаж байгаа. Тэгээд government spending бас буурснараа бол бас сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээд мэдээж government spending буурж байгааг хоёр талаас нь харж болно. Нэг талаас өргүү зардал бууруулад Doge гэдэг initiative хийснээр Elon Musk гарч ирээд те төрдөөс нэлээд их lower янз бүрийн асуудлуудыг ил болгосны үндсэн дээр төсвийн зардлыг буурууллаа гэдэг талаас нь харж болно. Нөгөө талдаа импорт буурж байгаа маань гадагшаага ер нь бол бид нар зардал баг гаргаад одоо илүү их зүйл бараа экспортлж эхлэх гэж байна гэдэг энэ талаас нь харж болох байхгүй. Тэгэхээр яг хуу GDP-г харахаар нэг тийм сөрөг биш юм шиг тийм. Нөгөө талдаа ямар асуудал харагдаж байгаа вэ гэхээр Трампын гайлын татвартай холбоотой бодлогоос болоод ирээдүйд шаардлагатай одоо inventory буюу агуулгад хэрэгтэй бараануудаа бараа бүтээгдэхүүн борлуулах одоо supply-уудаа бизнесүүд урьдчилаад ерөнхийдөө бол татцсан байна гэсэн. Тэгэхээр урьдчилаад татснаас болоод GDP ерөнхийдөө бол хасах болсон байх магадaltaй. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна Bureau of Labor Statistics юу гаргадаг вэ гэхээр PCE index гэж гаргадаг. Тэгээд дотоодын нийт худалдаа авалтын үнийн индекс буюу PCE гэж ярьдаг энэ үзүүлэлт байна. Тэгэхээр 3.4% өссөн. Өмнөх улирлын 2.2% өсөлттэй харьцуулахад илүү байна гэдэг ийм дүр зураг гарч ирсэн. Тэгэхээр эндээс харах юм бол GDP уналттай буюу агшилттай байгаад байдаг. Нөгөө талдаа үн өсөлттэй байгаад байдаг иймэрдүү дүр зураг харагдаж болохоор байна. Тэгээд энэ иймэрдүү эдийн засгийг юу гэж ярьдаг вэ гэхээр stagflation гэж ярьдаг байна. Эдийн засгийн өсөлт болохоор муу байгаад байдаг. Тэгсэн хэрнээ бараануудын үн өндөр байгаад байдаг. Тэгээд энэ бол хугацааны зах зээл бол нэлээд муу зүйл юм а гэж бол шинжээчнэр бол нэлээд үздэг. Гэхдээ PCE-г сүүлийн 10 жилийн датагаар нь яг ингээд том зургаар нь харах юм бол сүртэй өөрчлөлт байхгүй харагдаад байна. Тэгэхээр яг хуу инфляшн буюу
барааны ханш одоо хүчтэй өсөх нэ гэдэг яриануд айгүйх байгаа. Гэхдээ датан дээр бол одоохондоо орж ирээгүй байгаа. Нөгөө талдаа хятад дээр магадгүй 10, 20, 30% татвар тавьсан байсан бол бидний өдөр тутмын бараа таваар хэрэглээний бүтээгдэхүүнүүдс дээр ханш мэдрэгдэхгүй байх боломжтой байсан. Гэхдээ нөгөө татвар маань өөрөө 100 гаруй хувь болоод явчихгод юм нэг арай нэг нормалаас хэтэрсэн өндөр хэмжээ байгаа учраас энэ маань өөрөө яхаар барааны ханшийг өсөх нөлөөтэй байх магадлал өндөр байгаа. Тэгэхээр явандаа бол яг энэ асуудал юу болох гэдэг нь бол мэдэгдэн. Тэгээ үнэхээр хятадтай хилцээр хийгдэх нүггүй юу гэдэг нь бол харагдана. За core GDP гэж ойлголт байдаг. Энэ core GDP маань ямар учиртай вэ гэхээр нэлээд савлгаа ихтэй хэсгүүдийг хасаад яг GDP-д байгаа хамгийн үндсэн буюу гол чухал гэж үзэж байгаа хэсгүүдийг авч үлдэнэ гэсэн. Энийг юу яриад байгаа гэхээр хөрөнгө оруулалт болон consumer spending буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг харах гэдэг. Тэгэхээр энэ зөвхөн энэ үзүүлэлтийг харах юм бол core GDP буюу энэ хүү үндсэн дотоодын нийт бүтээгдэхүүн маань бол 3% өсөлттэй гарсан. Тэгээд эдийн засаг өргөжлүүлэн хүчтэй байна гэдэг энэ хүү мэдээллийг бол цагаан ордноос бол гаргасан. Гэхдээ цагаан ордны хувьд бол мэдээж ямар ч дата байсан өөрсдийнхөө администрашны гой харагдуулах үүднээс юмнуудыг бол илүү гой болгож ярих сонирхол байгаа. Мэдээж би Трампыг дэмждэг. Гэхдээ Трампыг дэмждэг гэхээр л Трамптай холбоотой бүх бодлогууд зах зээл дээр ирэх гэсэн үг биш. Миний хувьд бол урт хугацаанд мэдээж буулж байгаа. Хятадтай хийж байгаа худалдааны дайн бол урт хугацаанд бол Америкийг илүү хүчрхэгжүүлэх ийм том ажил олно гэж бодож байгаа боловч богино хугацаанд бол мэдээж маркетээр сөргөөр нөлөөлөхийг бол үүсэхгүй. За ажилгүйдэлтэй холбоотой дата гарсан. Тэгээ non-farm payroll дээр болохоор ямар дата гарсан бэ гэхээр ажлын байр 177 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Тэгээд энэ нь болохоор 3 дугаар сард доош засварлагдсан 185 мянгаас доош гарсан боловч яг хүлээгдэж исэн 130 мянгаас бол өндөр гарснараа сайн дата болсон. Тэгэхээр нэгсэндээ ажлын байр маань 3 сартай харьцуулбал арай бага тоогоор нэмэгдсэн боловч 130 мянга гэж хүлээгдэж исэн тоог бодвол илүү ихээр нэмэгдснээрээ илүү сайн дата байсан гэж харагдаж байна. За initial claims буюу за би ингээд ажилгүй болчлоо. Надаа ингээд ажилгүйдлийн тэтгэмж хэрэгтэй байна гэж хүмүүсийн бол одоо өгдөг аппликейшн байхгүй. Тэгэхээр энэхүү аппликейшны тоо маань болохоор за энэ чарт нэрсэн харагдахгүй байна. 244 мянга байсан баха. Тэгээд энэ маань болохоор яг мэдээж өмнөх үзүүлэлтийг бодвол өндөр гарч байгаа боловч яг том зургаар нь харах юм бол бас range bound буюу тодорхой яг ийм төвшин дотор ерөнхийдөө савлаад байгаа харагдаад байна. Тэгэхээр энэхүү үзүүлэлтийг ойролцоогоор 266 мянгаас дээш гартал бид нэр бол одоо noise буюу яг үнэхээр ажилгүйдэл ихсээд яг хөдөлмөрийн зах зээл дээр айгүй том disruption буюу өөрчлөлт ороод ирчлээ гэж хэлэхэд нэлээд төвөгтэй. За 4 сард одоо шинээр орж ирсэн гэж яригадаад байгаа 177 мянган ажил маань тий харах юм бол энэ маань болохоор юу гэхээр ажилгүйдэл маань 4.2% дээрээ байна гэсэн үг. Тэгээ ямар ажлын байрууд нэмэгдсэн бэ гэсэн чинь healthcare and transportation буюу эрүүл мэнд буюу тээврийн зард одоо тээврийн салбаруудад энэхүү ажлын байрууд нэмэгдсэн бол төрийн албан агчдын ажил ер нь бол буурсан байна. Тэгээд цалин бол 1 жилийн өмнөхтэй харьцуулбал 3.8% өсөлттэй гарсан байна. Тэгээд labor force participation steady at 62.6% буюу хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дээр оролцоо байгаа хэмжээ маань болохоор 62.6% байгаа. Монголоор яг энэ аль байсны хэллэгийг би мартчих. Тэгэхээр энд ийм байна. Тэгээд ковидын өмнөх ерөнхийдөө бол яг энэ ажлын байртай холбоотой яг трендийг харьцуулах юм бол тэр трендийн доор ерөнхийдөө бол орцсон байна гэдгийг харуулж байгаа энэ зураг байгаа. Тэгэхээр яг энэ зураг маань хүмүүсийн бодож байгаа шиг ажил одоо хөдөлмөрийн зах зээл маань тийм хүчтэй биш байна гэдэг утгаас нь хүмүүс ингэж ярих гэдэг байхгүй. Гэхдээ нөгөө талдаа датан дээр харагдахгүй байгаа хууль бус цагаачдын хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой өөр төрлийн ажлын байруудаас их байх боломжтой. Тэгэхээр тэр утгаас нь харах юм бол иймэрхүү төрлийн датанууд дээр бас хит их ач холбогдол өгөх бас аюултай. За нөгөө талдаа ISM-аас хоёр төрлийн ер нь бол датануудыг гаргадаг. Хүмүүсийн анхаардаг дата маань юу байдаг вэ гэхээр Services PMI, Manufacturing PMI гэдэг датанууд гаргадаг. Тэгээ Services PMI дээр services буюу үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрны тоо огцон буурсан ийм үзүүлэлт гарсан. Гэхдээ энэ дата маань болохоор non-farm payroll-тай харьцуулбал яг нөгөө бодит байдлыг харахаасаа илүүтэйгээр бизнесүүдийн дундх sentiment буюу хүмүүсийн сэтгэлдлийг илүү хардаг. Тэгэхээр яг мэдээж сэтгэл маань болохоор бодиттой яг дата маань өөрөө муу болоод одоо доройтхоос өмнө сэтгэл төрүүлж дорооддаг гэж юу нь бол шинжээснээр үздэг. Тэгэхээр сэтгэлтэй холбоотой датаг бас бүрэн бас юу гэдэг юм
үгүйсгэж бас болохгүй. Ямар ч байсан үйлчлэгийн зах зээл дээр иймэрдүү сөрөг бас датанууд гарч ирж байгаа бас харагдаж байгаа юм байна. Тэгээд job creation plans буюу шинээр ажлын байр үүсгэх төлөвлөгөө гэдэг энэ хүү үзүүлэлт маань бас уналттай гарсан ийм үзүүлэлттэй байсан байна. Тэгэхээр сүүл гарсан макронууд маань энэ байгаа даа. Тэгээд зах зээл маань 9 хоног дараалаад ногоон байсан. Тэгээд энэ хүү үзүүлэлт маань юугаар их өрмөц байгаа гэхээр 2022 оны уналттай яг төстэй. Яг хүчтэй унж орж ирлээ. Буцаж 200 оногийнхаа moving average-ийг ажиж Nasdaq маань шалгаад тэгээд эндээс ерөөхдөө зах зээл унсан байдаг юм байна. Тэгэхээр тэр үзүүлэлттэй нэлээд төстэй байгаа. Энэ утгаараа харах юм бол магадгүй уналт маань үргэлжлэх магадлалтай. Тэгээд 200 оногийнхаа moving average-ийн дээр Nasdaq болон S&P 500 маань гарч иртэл бас бид нэр шууд одоо green одоо юу гэдэг bull market эхэлчлээ гэж хэлэхэд бол хэцүү. Бид нэр тэгэхээр одоо ч гэсэн bear market territory буюу уналтын зах зээл дээр байна гэдгийг бас манайхан бас санах хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд ер нь бол 2004 онд жишээ нь 9 хоног дараалж ингэж S&P 500 өсөж исэн юм байна. Тэгээ тэрний дараа нь 2-3 хоног бол нэг тийм хүчтэй унахгүй маа гэхэд ямар ч нэг юм баг зэргийн correction орж ирж исэн бас дүр зур байсан байна. Тэр утгаар нь харах юм бол сүүл болсон 9 хоногийн өсөлт маань 10 хоног, 11, 12 хоног гэдээ дараалж өсөхөөсөө илүүтэйгээр ерөнхийдөө бол нэг эх 7 хоногт бол уналт орж ирэх магадлал бол ямар ч байсан харагдаж байна гэж байгаа. David Rosenberg-ийн бичсэн твитийн дагуу бол энэ бол нэлээд илүү сөрөг талаас нь харж байгаа. Тэгэхээр түүхэнд бол ийм өсөлт бол 0.25% тохиолддог. Тэгээд энэ маань болохоор 401 тохиолддог ийм зүйл юм байна. Тэгээд энэ хүү өмнө болж исэн бүх тохиолдлууд маань дандаа 80% нь ихэвчлэн 80% нь бол уналттай зах зээл дээр болж исэн. Тэгээд 1987 оны Black Monday гэж ярьдаг баха. Айгу хүчтэй том зах зээл унж исэн өдөр маань 1987 оны 10 сард болж исэн. Тэгээд энэ хүү уналтын өмнө энэ хүү 9 хоног дараалж өссөн өсөлт маань тохиолдож исэн гэж бас David Rosenberg бас бичсэн байна. Тэгэхээр тэр утгаараа зах зээл унж магадгүй гэдгийг харуулсан байна. Тэгээд Berkshire Hathaway-ийн уулзалт болсон. Тэгээд мэдээж Warren Buffett энэ жил 94 настай. Тэгээд Америкийн түүхэнд хамгийн олон жил том corporate-ийн ерөнхийлөгч байсан юм үзүүлэлт байгаа. 55 жил дааж Berkshire Hathaway-ийн ерөнхийлөгч байсан. Тэгээд энэ жилийн төгсгөлд ерөнхийдөө бол ажиллаа хүлээлгэж өгнө. Гэхдээ мэдээж миний оролцоо байна. Гэхдээ гол шийдвэрүүдийг бол би гаргахгүй гэдэг ийм мэдээлэл хийсэн байгаа даа. Тэгээд 94 жил би амьдрахтаа юу идэж юу уухаа хүсэж одоо юу уухыг хүснээ ууж юу идхийг хүснээ идлээ. Тэгээд Coca-Cola-га өргөжлүүлэн уусаар амьдраа. Тэгээд ямар ч гэсэн ингээд сүртэй дасал хийдгүү ч гэсэн ингээд эрүүл амьдралаа гэж ярьжсэн. Тэгээд Charlie Munger-аас дурдж айгүйх ярьсан. Charlie Munger мэдээж сайхан бас өөд бас өнгөрсөн жил байна. Өөд болсон тий. Тэгээд мэдээж 55 жилийн дараа ерөнхийлөгчийн байр суурийг одоо хүлээлгэж өгөхөр боллоо гэдэг энэ хөө мэдээлэл гарсан байгаа даа. Тэгээд энэ мэн мэдээж хөрөнгө оруулагчдын дунд бол мэдээж маш чухал мэдээ байсан. Тэгээд маш олон хөрөнгө оруулагчид Warren Buffett-аас урам зориг авч энэ хүнийг айгүйх бишиж хүндэлдэг. Тэгээд value investing гэдэг ойлголтыг бол баг дангаараа олон таниулсан хүн гэж хэлж болно. Тэгээд мэдээж яг хүн intelligent investor гэдэг номыг бичсэн хүн бол Warren Buffett-ийн багш байсан. Тэгээд value investment-ийг үүсгэсэн гэж ярьдаг боловч тэр хүн маань өөрөө бол яг амьдралдаа тийм амжилттай бол хөрөнгө оруулж байгаагүй. Warren Buffett-ийн хувьд бол яг жинхэнэ value investing хэрэглээд яг амжилттай хөрөнгө оруулалт хийгээд олон жил явсан юм мундаг хөрөнгө оруулагч байгаа даа. Тэгээ Warren Buffett-ийн Berkshire Hathaway-ийн cash pile маань өөрөө юу болсон бэ гэхээр 348 тэрбум доллар болсон. Тэгээ яг хүмүүсийн нэг айгуу тийм bearish мэдээ олгож бас яриад байгаа тий. Айгуу cashтай болж байна гэж ярьж байгаа мэдээж үсэн. Ойлгох үзвэл ягаад гэвэл энэ хүн мундаг хөрөнгө оруулагч маань өөрөө их хэмжээний cash цуглуулж байна гэдэг нь нэг талаас bearish байгаа хэлж болно. Гэхдээ өөрөөс нь ерөнхийдөө бол хүмүүс асуусан. Үнэхээр bearish байгаа болохоор юм байгаа мó гэсэн чинь bearish гэхээсээ илүүтэйгээр зах зээл дээр яг энэ л юм байна гэсэн тийм ашигтай бид нарт тийм боломж одоо харагдахгүй байгаа учраас бид нар юм хүлээлтийн модон дээр байгаа. Тэгээд мэдээж T-bill авч байгаа тэрэн дээрээ өгөөж аваад явж байгаа. Тэгээд шаардлагатай бол бид нар 100 тэрбум долларыг ч гэсэн бид нар бол доор нь бол хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Хамгийн гол нь тэр боломжийг гарч ирэхийг бид нар хүлээж байна. Тэгээд тэр боломж маргааш гарч ирэх магадлал бага. Гэхдээ энэ жил гарч ирж болно. Дараагийн 5 жилийн дотор бол гарч ирэх магадлал бол маш өндөр гэдэг ийм хүү яриаг ирсэн. Химэл оюухантай холбоотой асуултыг асуусан. Химэл оюухантай холбоотой тэр асуултан дээр Ajit Jain гэдэг нөхөр хариулсан. Тэгээд энэ одоо бодвол бас Berkshire Hathaway том аргамт шал ашигладаг хүн баг. Би одоо яг нарийн эднийг дагдаг болохоор бас мэдэхгүй байна. Тэгээд юу гэж ирсэн бэ гэхээр химэл оюухантай холбоотой хөгжил бол мэдээж үүнэн. Гэхдээ
бид нар бол хайп дагддаггүй. Тэгээд технологиг бол бид нар дөнгөж гарч ирэхэд нь бол бид нар хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгээд тийм учраас бид нар химэл оюун ухаантай холбоотой хөгжлийг бол бид нар даган ойлгох гэж оролдоно. Тэгээд гэж ярьж ирсэн. Тэгээ Warren Buffett-ийн хувьд болохоор дундуур нэг инээс тийм ярьсан юу вэ гэхээр бид нар бол баг эхний 10 жилд нь бол хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгээд хичнээн гоё химэл оюун ухаантай энэ төр гэдээ ярьж ирсэн ч гэсэн би G class авч унахгүй би бол зүгээр cheap-л авна гэдэг нэг иймэрдүү комент сүлдээсэн байгаа. За Samantha Laduk гэдэг миний дагдаг мундаг шинжиж байдаг. Samantha Laduk-ийн хувьд саяхан Twitter дээр орж ирээд яриа хийсэн. Тэгээд энэ хүү яриагаараа юу гэж ярьсан бэхээр энэ жил эдийн засгийн хямрал болно гэдэг хүлээлттэй байгаа гэж ярьсан байна. Тэгэхээр 3 дугаар удирдалт ер нь бол эдийн засгийн хямрал эхэлнэ гэдэг ийм там гаргаж байгаа юм байна. Тэгээд Laduk-ийн хувьд бол энэ яриаг бол айгуу тийм миний хувьд бол айгуу хөрөнгө оруулагчдын хувьд сериосны хүлээж авах хэрэгтэй байгаа. Тэгвэл энэ хүн бол маш амжилттайгаар өмнөх энэ хүмүүсийг эдийн засгийн хямрал болно гэж ярьдаг нь үгүй эдийн засгийн хямрал болохгүй гэж хүчтэй таамаглаж исэн мундаг шинжээч нарын нэг байгаа. Тэгээд энэ хүн шинжээч маань өөрөө эдийн засгийн хямрал болно гэж энэ жил хэлж байгаа нь бас нэлээд анхаарал татгууцаас зүйл болсон. Тэгээд энэ жил S&P 500-ыг 4000 хүртэл унах гэж бас хэлсэн. Тэгээд хэрвээ 4000 хүртэл унах юм бол одоо чинь бид нэр 6570 хавцаад эсвэл маркет хавцна тийм 6600 зөвлөө. Тэгэхээр тэндээсээ бид нэр дахиад 30 гаруй хувь ерөнхийдөө бол унах магадлал байгаа гэж үзэж байна гэсэн үг байна. За Трамп дөнгөж сайхан бас ярилцлага өгсөн. Тэгээд ярилцлаган дээр мэдээж криптотой холбоотой юм дээр бол крипто дээр бол булш байгаа. Крипто бол айгүй hot sector тийм. Тэгээд криптог бид нэр дэмжиж Америкт хөгжүүлэхгүй бол энийг бол хятадууд авч яваад хөгжүүлж байсан. Тийм учраас Америк бол заавал энэ дээр тэргүүлэх шаардлагатай гэж бол үзсэн гэдэг талаас бас ярьсан. Дээрээс нь маш олон хүмүүс крипто хэрэглэдэг. Крипто амар popular учраас намуудын хувьд тэр крипто дэмждэг хүмүүсийн дэмжлэгийг авах нь бол чухал гэж үтсэн талаар бас ярилцсан байгаа. Тэгээд яг нь Трампын өнцгөөс харах юм бол юу гэхээр за хятад энтгэг Бразил тэгээд Оростой хамтраад BRICS гэдэг ийм initiative үүсгээд доллараар ч юм уу те баталгац эсвэл өөрсдөө currency-гаар багцлсан нэг тийм шин төрлийн валют үүсгээд олон улсын худалдаан дээр доллараар биш өөр валютаар арилждаг болёо энэ гэсэн иймэрхүү яриануудыг хийжсэн баггүй. Тэгэхээр яг нь Америкийн засгийн газраас эдгээр ямар шууд төрлийн бодлого явуулах гэдэг нь гэхээр окей. За доллар тэгвэл reserve currency биш болох юм бол доллартай өрсөлдөж болох валют өөрөө юу юм бэ гэдэг энэ хөө өнцгөөс нь харж болж байгаа. Тэнгүүд түгээмэл ер нь бол ийлд гарч ирж байсан хариултуудын нэг нь юу байсан бэ гэхээр магадгүй биткойн юм байна гэж ярьсан. Тэгвэл нь долларыг ирээдүйд өргөжтүүлэн дэлхийн reserve currency байлгахыг баталгаатай байлгахын тулд Америкийн зүгээс хийж болох зүйл нь юу вэ гэхээр зүгээр л ихэнх биткойныг Америкт байлгах. Тэгэхээр Америкт нөгөө баялагын сан үүсгээд тэрэн дээрээ биткойн худалдаж аваад энэ төр гэдэг яриа маань зөвхөн нэг ашиг хийх гээд Америкийн өрийн асуудлыг шийдэх гээд байгаагасаа илүүтэйгээр бас урт хугацааны ерөнхийдөө бол долларыг өргөжлүүлэн reserve currency байлгах стратегитэй ч гэсэн холбогдож болох асуудал байгаа байхгүй. Окей. Энэ дээр бол ийм өргөжлүүлээд яриул айгу олон юмнууд байсан. Гэхдээ хүмүүс илүү сонирхол татууч юм криптотой холбоотой ярианасан болоо гэж би бол бодож байна. Улс төртэй холбоотой, хил гаалтай холбоотой, худлааны дайнтай холбоотой юмнууд бол нийлэн ярьсан. Байден засгийн газартай холбоотой асуудлууд ч гэсэн ярьсан. Сүүл маркет унахад жоохон унангууд нь Трамп чинь орж ирэнгүүтээ энэ бол Biden's market те жоохон өсөнгүүд Minis market гэдэг юм уу те энэ өнцгөөс нь бас ярьж байсан. Энийг бас ерөнхийдөө шууд тулгаад асууж илээ. Тэр бас гоё асуулт болсон. Окей. Pi Network нэг хэсэг айгуу хот болж исэн. YouTube дээр комментэн дээр хүмүүс надад бас бичдэг. Substack-аас монгол хүмүүсээс бичдэг. Тэгээд би нэг сүртэй тийм лежит төсөл биш юм шүү гэдэг утгаас нь би бол хардаг байсан. Тэгээд 6 жилийн өмнө гарч исэн энэ хүү төсөл маань өөрөөсөө блокчейнтэй болно. Бид нэр ингээд mine хийнэ гэж ярьж исэн боловч яг цааталт нь янз бүрийн mine хийдэг функц байхгүй. Зоос нь яг үндэ бол гар утснаас ерөөсөө шийдэлцдэггүй. Лежит ерөөсөө блокчейн байхгүй ийм төсөл байсан бол 2025 оны 2 сар ийм байдлаар өөрсдийн гэсэн блокчейнтэй болсон юм байна. Тэгээд Stellar гэдэг Ripple-ийн фаундеруудын нэг юм бий болгосон. Mt. Gox гэдэг хамгийн анхны биткойн exchange байсан. Тэгээд айгүйх юм олон одоогийн ханшир бол маш олон тэрбум доллартай тэнцвэж ерөнхийдөө биткойны хактуулаад явж исэн хүү exchange-ийг бий болгож исэн нөхрийн бий бол гаргасан Stellar гэдэг блокчейн гэдэг байхгүй. Stellar гэдэг блокчейнийг бид анх гаргахад нь крипто бажинд би найзуудтайгаас ярьж исэн бидний 20-30x хийж исэн айгүй амжилттай хөрөнгө оруулалтууд нэг байсан. За тэгэхээр Stellar-ийн технологиг ашиглаад өөрсдийн гэсэн блокчейнийг харахгүй би болгосон юм байна. Тэгэхээр яг статусын хувьд нөгөө өөрийн гэсэн блокчейнгөө утсан дээр майн хийж болдог энэ гэдэг жоохон паналтай худлаа амлалтууд өгсөн юм шэри төсөл байж байгаа. Ямар ч гэсэн өөрийн гэсэн блокчейнтэй болсон нь бол эерэг алхам болсон юм байна гэж би бол харж байна. За тэгээд юу гэхээр яг том exchange-үүд дээр биш ч гэсэн яг бодиттой жинхэнэ exchange-үүд дээр арилжаалагддаг болцсон юм байна. Тэгээд Gate.io, Bitget, OKX, L-Bank, MEXC, Bitmarts гэдэг юм уу энэ хүү exchange-үүд дээр арилжаалагддаг болцсон юм байна. Тэгээд айл хэдийн data-ийн ч гэсэн харах юм бол Death буюу одоо
дээшгээ 2%, доошоо 2% ханшин дээр ерөнхийдөө хэрэг хэмжээний худалдаж авах боломжтой волюмод те захиалгууд байна гэдгийг харах юм бол бас магадлалын өндөр харагдаж байгаа. Гэхдээ ийм жижиг exchange-үүд дээр нөгөө wash trading гэдэг зүйл их байдаг учраас энэ үзүүлэлтүүд мэд бас худлаах магадлалаас айгүй өндөртэй байдаг. За wallet суулгаад wallet-оо ерөнхийдөө KYC хийгээд буюу өөрийнхөө би KYC хийх болохоор KYC дээр юу асуудаг мэдэхгүй. Ихэнх тохиолдолд бол паспорт эсвэл жолооны үнэлгээ энэ гэдэг мэдээллүүдийг ашигладаг. Тэгээд өмнө Pi network хэрэгжилж исэн Pi-гээ зоостой байсан усууд маань тэрдгээр зооснуудаа ерөнхийдөө бол юу гэхээр бодиттой яг энэ блокчейн дээр нь хэрэгжилж болдог ийм зоос болгож хувиргаж болж исэн юм байна. Тэгээд хамгийн сүүлийн байдлаар 3 сар тэрхүү хугацаанд болсон. Тэгэхээр тэрнээс хойш өмнө хийж амжаагүй усууд байх юм бол одоо Bolt-оо шилжүүлэх боломжгүй болсон. Тэгээд 70 гаруй сая хүн хэрэгэлдэг ийм ер нь бол гар утасны аппликейшнтэй юм байна л та. Тэгээд сүүлийн байдлаар бол 20 сая хүн ер нь бол KYC хийсэн. 8 сая хүн аль хэдийн зоосоо бол одоо блокчейн рүү шилжүүлээд аль хэдийн шилжүүлж болдог зоолос болгож хувирсан гэдэг иймэрхүү датанууд бас гарч байна. За тэгээд энэ артикл бол Binance-аас гаргасан артикл учраас нэлээд би бас гайгүй legit байж магадгүй гэж бодлоо. Тэгээд Mysterious Identity of the Father of Picoin гэж байна тий. Тэгээд Америкийн Stanford төгссөн 2 3 залууны хэлж байгаад энэ хөө Pi network гэдэг зүйлийг бий болгосон байгаа байхгүй. Тэгээ сүүлийн 4 жил бол ерөөсөө 2 founder нь ерөөсөө огт харагдах болцсон юм. Тэгээд өөр нэг founder нь болохоор нөгөө 2 founder-ын гол шүүхтэй. Тэгээд энэ хоёроос бол мөнгө аваа салж ирсэн. Гэхдээ хэдэн доллар авсан нь бол тодорхойгүй юм байна. Тэгээд founder-ууд нь бол төсөлтөөгөө одоо холбоотойгүй юм бол ойлгомжгүй болцсон. Тэгээд өөрөөсөө бол ерөөсөө энэ талаар юм бичих болцсон. Гэхдээ энэ хөө Nicholas Kokalas гэдэг энэ хөө таарш бол нэлээд мундаг нөхөр юм байна. Юу вэ гэхээр стартапууд ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийдэг компани дээр байгуулад хэд ерөнхийдөө амжилттай бизнесүүд эхлүүлээд явж ирсэн тийм бас мундаг хүн юм байна л да. Уул нь бол Google-ээр уншаад бол тэгж надад санагдсан. Тэрнээс биш би одоо яг боддоор одоо яг энэ тийм гэж бас хэлж мэдэхгүй. Тэгээ энэ хүн бол сүүлийн 4 жил бол огт ерөөсөө нийтэд байгаагүй мэддэг болцсон юм пост хийхэ болцсон. Тэгээ Pi network-тэй холбоотой байхаа болцсон. Тэгээд Pi network-ийн цааталт нь одоо яг үндэ хин хөгжүүлэлтийг хийгээд хин энэ одоо компаниг удирдаад энэ хөө блокчейнийг ажилуулад яваад байгаа нь айгүй ойлгомжгүй юм. Энэ чартыг доор нь хэрэглэгчсэн чартанд явж байна. Тэгээ Pi network маань юу вэ гэхээр айгүй олон шиг ингээд нөөдүүд байна. Тэгээ 20 мянган шиг нөөд байна гэж яриад байна. Тэр нь юу вэ гэхээр Pi network-ийн mine хийдэг аппликейшнийг хүмүүс компьютер дээр суулгаад ажиллаж болно. Гэхдээ тэр mine хийж байгаа аппликейшн маань яг үүндээ бол жинхнээсээ network-ийн security-д оролцдоггүй юм байна. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө яг блок өрдөг ноднууд биш байгаа байхгүй. Жинхэнэ блок өрдөг ноднууд нь болохоор super node гэж явуулдаг. Тэгээд энэ хөө 2025 оны 2 сард жишээ нь mainnet-ээ гаргаад өөрсдийн гэсэн блокчейн болгохдоо гаргах зэрэгтэй бол 3 шигийн super node-тэй буюу жинхнээсээ яг энэ блокчейнийг яг блокуудыг өрөөд явдаг. Жинхэнэ энэ блокчейнийг одоо удирддаг юм нодтэй байсан юм. Тэгээд тэр нодыг бол core team буюу энэ Pi network-ийн цааталт нь хөгжүүлэлт нь хийдэг баг бол тэрийг удирдах байна гэж хэлсэн бол тэрхүү 3 маань одоо өсөөд одоо олон болоод 42 болсон гэж ярьж байгаа бол чиг яг 42 нь хийм бэ гэдэг нь тодорхойгүй. Ихэнх ер нь бол гайгүй popular blockchain-ууд дээр яадаг вэ гэхээр ийм нод ажилуулдаг мэргэжлийн компаниуд байдаг. Тэгээд энэ мэргэжлийн компаниуд дунд бас хүмүүсийн сайн мэддэг exchange-ууд бас энэ нодуудыг ажилуулдаг. Coinbase, Binance энэ төр маань өөрсдийн exchange одоо exchange-ууд маань өөрсдийн гэсэн нод ажилуулад ингээд явдаг. Одоо чинь Solana ийм блокчейн чинь оролцоод явж байгаа байхгүй. Нэг термин блокчейн дээр оролцож байна. Cosmos дээр бас том ерөнхийдөө бол энэ төслүүд оролцоод явдаг. Pi network дээр бол хэн байгаа нь ойлгомжгүй байд юм байна. Тэгээд яг хуу би энэ төслийг бол одоо 10 үргүү мэддэг хүн гэж хэлэхгүй. Тэгээд олон монгол хүмүүс сонирхдаг учраас надад бол хүмүүсээс сонирхдаг мэдээллийн нэг юм байна гэж би бол хувьдаа үзэж байгаа. Тэгээд энэ зоосыг бол худалдаж авахд бол надад тохиромжгүй өндөр ханштай санагдлаа. Нөгөө талдаа шууд за энэ төсөл чинь lower юм байна. Энэс хол гэж хэлэхээргүй болцсон юм шиг бас харагдаж байна. Яагаад тэгэхээр мод сайн ч гэсэн өөрсдөө гэсэн блокчейнтэй гар усны аппликейшнд олон хэрэглэгчтэй хүмүүсийн зоосыг авахын тулд өдөр болгон 24 цаг болгон нөгөө app руу ороод урамшуул аваад дээрээс нь сурчлагын төр үзээд урамшуул авч болдог гэж юу нь бол би нэтээс бол уншлаа. Тэгээ би app-ийн суулгаад үзсэн. Нэрнгээсээ KYC хийгээд өдөр болгон ороод энэ төр гэдэг юм урамшуул авдаг гэсэн юм механизм байт юм байна. Би хүмүүсийг refer хийх буюу өөр хүмүүс санал болгоод өөрийнхөө referred link-ийг явуулаад урамшуул авдаг бас ийм механизм бас гар усныхны аппликейшнд нь байдаг юм байна. Тэгээд Pi network-ийн хувьд бол энэ. За, David Wu заяа сүүл видео оруулсан. Тэгээд David Wu-гийн видеон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр худлааны дайнтай холбоотойгоор
Хүмүүс интернетээр айгүйх юу гэж ярьсан бэ гэхээр Трамп Кевин хийжлээ. Одоо хятадуудад буугаад өгчлөө. Хятадын өмнө одоо цацаг царайчлаа энэ гэсэн иймэрдүү ярианууд л айгүйх ярьж ирсэн. Гэхдээ бодит байдал бол тийм биш. Тэгээд яагаад вэ гэдгийг Трамп болон Трампын иргэн тойронд байгаа Трампын гол одоо administration кабинетд ажиллаж байгаа өндөр албан тушаал ашигтай хүмүүсийн хятадтай холбоотой бодлуудыг жишээ нь оруулсан байгаа байхгүй. Тэрийг хэдлээ сонсъё. 1 минут. Энэ хэсэг нь. This trade war is about global economic dominance. Its main purpose is to stop China from challenging American hegemony. J.D. Vance called the Chinese people peasants. John Ratcliffe, the director of the CIA, called China America's greatest threat. Kristi Noem, the Secretary of Homeland Security, called China an enemy of the United States. Marco Rubio, the Secretary of State, who accused China of cheating its way to superpower status in his confirmation hearing, described China's tariff as vital for American national security. Howard Lutnick, the Secretary of Commerce, promised that Trump's tariff would eliminate China's army of millions and millions of human beings screwing in little screws to make iPhones so that they can be built in America by robots. China hawks are in the driver's seat in Washington, and the DeepSeek news has only added urgency to their existential fears. For them, the price of this trade war is continued U.S. dominance. What this means for our war of attrition game is that V is very high for the American. За тэгэхээр эндээс юу ярьж байгаа гэхээр худлааны дайн хэрэг хүргэжлэх юм бэ те. Цаашдаа ерөнхийдөө худлааны дайныг дуусгах эсвэл үргэлжлүүлэх ашиг сонирхол яг юу юм бэ гэдэг талаас анализ хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг худлааны дайнаас олж болох одоо чинь хонжоо нь юу юм? Худлааны дайнаас болоод алдаж болох алдагдал нь бас юу юм те. Тэгэхээр олж болох хонжоо нь болохоор Америкийн талд хамгийн өндөр байгаа. Алдаж болох алдагдал нь болохоор Хятадын талд аягүй өндөр байна. Худлааны дайныг дуусгаж Америкт ямар нэгэн байдлаар илүү эерэг харилцаан дээр ирэх нь бол уул нь Хятадын хувьд бол ашиг сонирхол нь илүү өндөр байгаа. Нөгөө талдаа Америкийн хувьд болохоор Хятадыг бол дайснаа гэж үзэж байгаа учраас одоо жишээ нь Трампын түрүүн кабинетд байгаа хүмүүсийн хийсэн үгнээс хэлээ сонссон. Дайснаа гэж үзэж байгаа учраас яг энэ худлааны дайнаар одоо далимдуулаад те энийг ашиглаад далимдуулна гэж ярихаас буруу маа. Энэ худлааны дайнаар одоо дамжуулаад ашиглаад Хятадыг буулгаж авах, Хятадыг ерөнхийдөө бол хүчрхэг орн биш болгох, Хятадыг одоо баян орн биш болгох, цаашдаа ингэж юм цэргийн одоо те өндөр одоо юу гэдэг те зардалтай түрэмгий Аз дахь юм нэг том empire биш болох сонирхол Америкт байгаад байна гэсэн үг байна. Тэгээд энэ дээр бол ийм тэгээд энэ дээрээс Дэвид Вугийн хувьд бол дүгнэлт хийсэн байгаа даа. Дүгнэлт маань болохоор эндээс байгаа хэдхэн секунд энийг хэдлээ сонсъё. All other countries that will see it as a sign of capitulation. To me, what this means is that either the stock market is too optimistic about an imminent deal, or the deal won't happen until the economic pain of the trade war is felt more acutely in both economies. Either case, general equilibrium considerations said to me that the stock market has to go down. Time to start selling. За ингээд ерөнхийдөө бол дүнэлт нь ороод байж байгаа. Тэгээд дүнэлт нь юу вэ гэхээр миний бодлоор бол stock market бол хэтэрхий optimistic буюу хэтэрхий өөдрөг байгаад байна. Тэгээд худлааны дайнтай холбоотой асуудал шийдэгдэг учраас яг үндэ бол эндээс сүүл болсон өсөлт бол хангалттай болцсон. Тэгээд зах зээл бол хэтэрхий өөдрөг байна. Эндээс бол зах зээл дээр бол одоо зарлалт хийхэд тохиромжтой цаг үе ирчлээ гэдэг ийм яриаг ярьсан байгаа. За тэгээд Coinbase шүү дээ сүүлд нэг ийм сурчлага хийсэн байсан. Bitcoin дараа нь үзсэн дөө. Төгсгөлт нь үзье заяа. Ираны цахилгаан станц дээр шүү дээ дэлбэлт болж байна гэдэг ийм юу гарсан. Мэдээлэл гарсан. Тэгээд энэтэй холбоотой яг нарийн мэдээлэлүүд бол одоогийн байдлаар гарч ирэх байна. Яг хин энэ бөмбөглөлтийг хийсэн тэрийг бол би бол мэдэхгүй байна. Гэхдээ Израиль байх гэж бодож байна. Магадгүй Америк, Израиль хамтарч нэг хийж иж магадгүй. Тэгээд Ираны эсрэг бол том шахалтууд угаасаа орж байгаа. Иран дээр нэмэлт хоригуул тавьсан. Тэгээд Ирантай цүмийн зэрсэг хийх гээд байгаа бодлоготой нь холбоотой шин төрлийн хилцээрт хүрэх сонирхолтой байна гэж Америк ярьж ирсэн. Тэгээд хилцээрт бол хүрэхгүй байгаа юм шиг байна. Тэгээд дээрэс нэг юм манайхан амар ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр яагаад Сауди Араби энэ төр Америкт туслаад газрын цэсний хашиг унахад сая туслаад байгаа тийм.
Яг тэгэхээр Трамп гарч ирээд хамгийн түрүүнд хийсэн ажлуудын нэг Сауди Арабтай холбогдсон шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр Сауди Араб бол Ираныг бол уусаа дайснаа гэж хардаг. Тэгээд Иран, Сауди Арабын хооронд бол нэлээд том юм өс байдаг. Тэгээд адилхан бүгдээрээ исламын шашинтай гэрнэ исламын нөгөө нэг Шиа, Сүни гэдэг хоёр төрлийн урсгал байдаг. Тэр урсгалаараа бас ялгаатай. Тэгээд Иран бас өмнө нь Сауди Араб руу хэд хэдэн төрлийн дайралтуудыг хийжсэн ийм орнууд байгаа. Тэгэхээр Сауди Арабын хувьд Ираныг хэрвээ цөмийн зэвсэгтэй болчих юм бол бид нар ч гэсэн цөмийн зэвсэгтэй болно гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр Сауди Арабын хувьд одоо яг энэ нөхцөл төр бол Иран илүү ноцтой асуудал болохоос биш газрын цэцний хан шиг жоохон унгаад тэрнээсээ болоод жишээ нь юу гэдэг тодорхой хэмжээний орлого олох боломжоо алдах нь бол тийм чухал бол зүйл биш. Дээрээс нь газрын цэцний хан шиг унгаснараа ганцхан бензиний үнэ хямдраад эдийн засаг сайн нөлөөтэй байгаа зогсохгүй нөгөө талдаа Трампын засгийн газраас Оросыг нэмж дарамтлах айгу том бодлого яваад байгаа байхгүй. Яг тэгэхээр Оросын гол орлого нь газрын цэснээс орж ирж байгаа. Тэгэхээр газрын цэсний хан шуунах маань Оросын орлогыг бууруулах цаашдаа энэ үргэлжлүүлэн Украинд энэ дайныг үргэлжлүүлэх чадамжт нь айгу сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр ийм бас геополитикийн бодлогоодос давхар явж байгаа гэдэг манайхан бас харах хэрэгтэй. Тэгэхээр Иранд энэ явж байгаа бөмбөгтөлтөн маань магадгүй газрын цэсний ханшин дээр орж ирэх юм бол газрын цэс эндээсээ өсөх магадлалтай. Гэхдээ надад бол нэг тийм хүчтэй бас бодлоо. Одоо чинь юу гэдэг шууд орж ирэл ExxonMobil худалдаж аав эсвэл EOG худалдаж аав гэж хэлэхэд бол би бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тиймэрдүү хөдөлгөөнүүд орж ирэх боломжтой. Тийм боломж байгааг бол эндээс бол харж байна. Тэгээ яг газрын цэсний ханш нэлээд унцсан учраас эндээс магадгүй risk reward эрсдэл өгөөж талаас харах юм бол боломжийн арилжаа бас байх магадлалтай. За тэгээд 2026 оны төсвийн ерөнхийдөө бол дүр зураг бол гарсан. Тэгээд энэгээр юу вэ гэхээр яг үндэ төсвийн алдагдлыг бол сүртэй бууруулж чадахгүй юм байна гэдэг нь бол харагдсан. За яг мэдээж 139 тэрбум доллараар бууруулъя гэдэг хүсэлт гарсан. Гэхдээ emergency funding буюу шаардлагатай бол 120 тэрбум долларын одоо тийм яаралтай асуудал гарах юм бол зарцуулах шаардлагатай мөнгө гэж бас тусад нь бас авч үлдчихэж байгаа юм байна. Тэгээд ингээ харах юм бол 19 тэрбум доллараар унгая гэдэг одоо төсвийн алдагдлыг бууруулъя, төсвийн зардлыг бууруулъя гэдэг ийм хүсэлт гарсан юм байна. Тэгээд эндээс харах юм бол анх бол Elon нэлээд өөдрөг байсан. Миний хувьд ч гэсэн би бол Elon-д итгэжсэн. Яг л Elon дээр эргэлзээд их шаардлага бол байхгүй. 1 тэрлион долларын зардал өргүү зардлыг би байхгүй болно гэж ярьж ирсэн. Тэгээд яг үндэ бол 1 тэрлион долларын өргүү зардлыг бол одоо орол бууруулах боломжгүй бол харагдаж байна. Тэгээд Elon-ы хувьд бол тоог бол нэлээд бууруулаад 150 тэрбум гэдэг тоороо бууруулсан. Дээрээс 1 тэрлион долларын зардал бууруулах боломж байсан ч гэсэн шууд 1 тэрлион доллараар бууруулахгүй гэдгийг бол Scott Bessent бол зах зээл дээр бол хэлсэн. Ягаад гэвэл GDP-гийн тоон дээр ч нөгөө засгийн газрын зардал гэдэг зүйл байгаа учраас GDP-гийн өсөлтийг хэд бууруулахгүйгээр өсөлтийг ерөнхийдөө бол хадгалж авч үлдээд тэгээд багаар ерөнхийдөө бол засгийн газрын зардлыг бууруулсаар хагаад огт ерөнхийдөө бол төсвийн алдагдал гэдэг зүйлийг бий болохгүйгээр зүгээр төсвийн алдагдлыг GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3% гэдэг хэмжээнд дээр авчрах юм бол урт хугацаанд бол sustainable буюу боломжийн түвшинд ирэх юм байна гэдэг зүйл яриад байгаа болохоос төсвийн алдагдлыг ерөөсөө огт байхгүй болгоод GDP гинт огцом өсөөл энэ гэдэг иймэрдүү юмнууд бол ярихгүй байгаа. Тэгэхээр энийг бас манайх ойлгох хэрэгтэй. За Temu гэдэг юм айгу popular app байдаг. Тэгээд энэ хүү Temu-гийн толгой компани болохоор PDD гэдэг энэ хүү тикер дотор бол Америкт бол борлуулагддаг. Тэгээд энэ хүү компани маань хятадаас баруун оруулж ирэхэ болж байна. Ягаад гэвэл өндөр тарифтай байна гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд яг үнд би сайхан бол Temu-гийн app руу ороход бол ажиллагаа нь бол зүгээр л гэсэн. Тэгээд одоо яг яах гэдэг юм бэ? Гэхдээ энэс болоод хамгийн том хохирох нь угсаа Temu өөрөө. Тэгээ Temu-гийн ханшин дээр бол одоохондоо энэ бол харагдахгүй байгаа. Нэгтгэд бол энэ хүү компани ханш яаж орж ирэх юм байгаа бас сонирхолтой ажиглах зүйтэй зүйлүүд нэг. Тэгээд сүүлд бас нэг сонирхолтой мэдээлэл гарсан юу байсан бэ гэхээр US lawmakers urge the SEC to delist Alibaba, Baba, the other Chinese companies trading in the US. Тэгээ бусад хятадын Америкийн exchange-үүд дээр арилжаалж байгаа энэ компаниудыг delist хийя, Америкт арилжаалахыг болиулъя гэдэг ийм хүү хүсэлт орж ирсэн гэж байна. Тэгээд энэ тренд маань ерөнхийдөө худлааны дайны дараагийн алхам юм шиг бол надад харагдаад байгаа. Энэ сэдвээр бид нар өмнө ярьж ирсэн. Тэгээд энэс болоод хятадын хувьцаанууд нэлээд хүчтэй унах боломжтой. Хамгийн гол асуудал нь юу вэ? Тайминг амар хэцүү. Юу вэ гэхээр одоо ингээл энэс болоод хятадын хувьцаа унах юм байна гэж шууд орж ирээд шортлоход айгу төвхтэй. Тэгвэл зах зээл маань сүүлд уналтын дараа өсөд байгаа учраас. За Senator Cynthia гэдэг хүн байдаг. Тэгээд энэ хүү эмэгтэй маань Америкийн Wyoming гэдэг мужаас сонгогдсон сенатор байна. Тэгээд энэ хүү эмэгтэй маань биткойн дээр бол маш буулш байдаг. Тэгээд Wyoming бол криптогийн хамгийн одоо
эерэг одоо хуулийн орчинтой мууж гээд бол Америкт бол үзэгддэг. Тэгээд энэ хүү эмэгтэй маань $1 сая 1 сая ширхэг биткойнтэй юм резервийг Америкт бий болгоё. Тэгээд Америкийн өрийн асуудлыг бол ирээдүйд шийднэ. Би Трамптай ирсэн, Трамп бол энэ асуудлыг дэмжиж илээ гэдэг энэ хүү яриаг бас энд хийснийг бас хүргье. Тэгээд татвартай холбоотой, худлааны тайнтай холбоотойгоор дахиад дараагийн мэдээлэл гарч ирсэн. Энэ бол саяхан видеонд бэлдэж гарч ирсэн мэдээлэл. Тэгээд President Trump announces 100% tariff on all movies imported into the US буюу Америк руу гаднаас орж ирж байгаа гадаадын бүх кинонууд дээр 100% татвар тавина гэдэг энэ хүн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд кинон дээр яаж татвар тавьдığım бүү мэд. Ямар нэгэн байдлаар киноноос орж ирж байгаа орлоготой холбоотой юм дээр нь татвар гарна л гэсэн юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ хүн мэдээлэл маань магадгүй Netflix дээр бэрш мэдээ байж магадгүй. Яг л өмнө би худлааны дайн бараа таварын гайлын татвар цэвэр софтверийн компаниуд дээр ер нь бол хүчтэй сөрөг нөлөөлөхгүй юм байна. Тийм учраас Netflix гайгүй байж магадгүй гэж бодож байсан. Тэгээд энэ хүн мэдээлэл маань Netflix-т нөлөөлөх боломжтой мэдээ гарч ирж байна. Тэгээд future market маань бүтэнсээ өдрийн 5 цагаас орой 5 цагаас нэгддэг. Тэгээд мэдээж яг market маань болохоор жинкнээсээ нэгд өдрийн өглөө онгоогддог. Гэхдээ маркетинг хөдөлгөөн маань өөрчлөлт болохоор future market дээр нь хөдлөд эхэлждэг. Тэгээд харах юм бол биткойны ханш яг бүтэнсээний future market онгоход уунсан байгааг харж байна. Тэгээд энэ маань болохоор магадгүй market маань баг зэргийн correction орж ирэх гэж байна гэдгийг бас харуулж иж магадгүй. За тэгээд 3 дахь FOMC meeting байгаа. Тэгээд төв банкны уулзтаа. Тэгээд бодлогын хүүг бол 5 сар болон 6 сарын митингүүд дээр айл айлн дээр нь бодлогын хүү бууруулахгүй хэвэнд нь бариад энэ жил бол ойролцоогоор 3-аас 3 удаа одоогийн байдлаар 3. Тэгээд ер нь бол сайхан бол 4 болсон 3-аас 4 удаагийн cut хийх буюу бодлогын хүү бууруулах юм байна гэдэг хүлээлтмэн зах зээлийн хувьд бол одоогоор ороод ирсэн байгаа. Тэгээд Паулыг бас нэлээд зах зээл маань анхаарч ажиллах байх. Тэгээд Трампын хувьд галийн татвартай холбоотой асуудал дээр хятадтай хилцэр хийхдээ нэлээд хатуу хилцэр хийх юм байна. Тэгэж амархан бууж өгөхгүй юм байна гэдгийг миний бодлоор эх 7 хоногоос зах зээл жоохон ухаарч эхлэх байх. Seasonality-тэй холбоотой би хөрөнгө оруулалтын сургалтын дээр бид нэр хичээл орж исэн. Тэгээд Inkmancy.com гэдэг болох юм бол хөрөнгө оруулалтын сургалтын маань бүгд өнгөө болсон. 5 сард явах хичээл маань өнгөө явах байгаа. Тэгээд мүлжүүртэй.com дээр ороод та бүхэн маань энэ бүх хичээлүүдийг бүгдийг нь өнгөө үзэх боломжтой. Тэгээд 5 сард явах вебинар дээр лайв бас суух боломжтой. Тэгээд удирдлын шинжтэй зөв тогтол буюу seasonality гэдэг энэ хичээл орж исэн. Тэгээд энэ дээр ямар төрлийн seasonality байдаг вэ гэхээр sell in May and go away гэдэг энэ хүү seasonality байдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 5 сар зараад тэгээд яваа. Тэгээд 100 бол угаасаа юу гэдэг вэ гэхээр зах зээл маань өсдөггүй. Нэг сүртэй ундгууд гэхдээ өсдөггүй гэдэг иймэрдүү seasonality байдаг. Энэ маань зуны амралттай бас холбоотой байх боломжтой. Тэгээд энэ хүү seasonality-тэй холбоотой хичээлийг бас орж исэн. Тэгээд яг одоо 5 сар байгаа. Тэгээд яг тэр утгаараа магадгүй team seasonality орж иж магадгүй гэж бас хүмүүсээс яриад байгаа. Унтын тухайд болохоор Саманта бас сүүлд ярилцж байсан. Хамгийн том дараагийн option expiration маань юу вэ гэхээр 5 сарын expiration маань болохоор жижиг expiration аахгүй. Тэгээд удирдлын ерөнхийдөө бол expiration гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр option ч нөөрэө хугацаатай байдаг. Одоо чинь юу гэдэг 1 сарын хугацаатай 2 сарын хугацаатай тэгээд option байдаг учраас тэр маань өөрөө хугацаанд дуусна гэж байдаг. Тэгээд энэ хүү их хэмжээний option нэгэн зэрэг хугацаанд дуусж байгаа өдрүүдийг болохоор бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр option expiration гэж ярьдаг. Тэгээд 6 сарын 20-нд дараагийн том опшны хугацаа дуусж байгаа өдөр байгаа. Тэгэхээр market маань юу вэ гэхээр яг optionтой холбоотой flow урсгал талаас харах юм бол сүүлд болсон уналт маань нэлээд хүчтэй байгаа учраас энэ momentum маань өөрөө зах зээлээ байрж тогтоогож чирээд 6 сарын 20 хүртэл ерөнхийдөө зах зээл маань 6 сарын 20 эсвэл 6 сарын 18 хүртэл weeks expiration 6 сарын 18-нд байгаа хаа. Ер нь 2 хоногийн дөрөвтэй байдгийн уулна. 20 хүртэл зах зээл маань ханшаа бариад ах магадлал бас байгаа. Мэдээж үгүйчж магадгүй. Тэгэхээр зах зээл мэдээж сүүлийн 9 хоног өсөөд юу гэдэг миний хувьцаанууд ингээд өсөөд гой байгаа ч гэсэн нөгөө талдаа айгу богино хугацаанд хүчтэй өсөж байгаа. Тэгээд тарифтай холбоотой асуудлууд маань яг бүрэн шийдэгдэг учраас нэг бас нэг цаанаа нэг за энэ чинь одоо юу болох гээд байна да гэдэг нэг юм баг зэргийн нэг юм санаа зовнилтой ерөнхийдөө зах зээл байсан байгаа даа. Тэгээд миний хувьд бол сүүлд нэг унтаа харалт нэг индикатор маань 2 дараалж ассан. Тэгээд зах зээл маань нэлээд огцон бас хүчтэй өссөн. Ерөнхийдөө V recovery гэж ярьдаг. Тэгээ мэдээж V recovery болно гэдэг хүлээлт бол мэдээж хүмүүлжүүртэй болно нэр байсан. Би бол Euroleague бол маш сайн барьж авсан. Хүмүүс бол анхааруулж хэлсэн. За одоо энэ дээр нь бол дуусчих шиг байна гэж бол аяг ирсэн. Тим хүний хувьд яг одоо бол зах зээл дээр нэлээд боломжтой байх шаардлагатай. Үе рүү ороод ирчихв гэж бодож байна. Гэхдээ нэг юу одоо юу гэдэг юм. Зараал шортлоод ахаар биш. Тэг ямар ч байсан уналд орж иж магадгүйгээ тодорхой хэмжээний хежүүд бол авсан стоктой учраас тэгээд
Яа, эндээс нэг нэмж яриад ах юм одоогийн байдлаар бол санагдахгүй байна. Тэгээд дараагийн дугаар уулзъя guys. Thank you. Мэдээж тэгээд сануулж хэлэхэд multiverse.com руу ороод манайхан subscribe хийгээрэй. Тэгээд хөрөнгө оруулалтын бүх хичээлүүд маань үнэгүй болсон. Тэгээд дараагийн явах хичээлүүд маань бас бүгд үнэгүй явна. Тэгээд энэ маань миний хувьд монголчуудаа өгөх миний үн цэний болов гэж бас би дотроос найдаж байгаа. Тэгээд Америкт амьдарч байгаа монгол хүмүүсийн хувьд бол бүрч илүү миний хувьд бол илүү би ойлгодог. Ягаад гэхээр Монгол сургууль төгсчөөд энд ирээл юу гэдэг яг мэрэгчлэр ажиллах гэх ажил олдохгүй тий. Тэгэл таксинд яваал ингээд явах гэжсэн юу гэдэг магадгүй би хөрөнгө оруулалт хийгээ сурч байгаа бол арилжаагээ сурч байгаа бол өөрийнхөө цагийн хуваарийг сонгоод илүү эрх чөлөөтэй амьдрах юм байна гэдэг бодол төрж исэн. Тэгээд олон залуучуудад бас энэ бодол төрж байгаа. Тэгээд юу гэдэг арилжаа сурчи би нэг чадах юм байна гэж бодож байгаа залуучууд ахын бол тэр бодол маань л айгүй чухал. Тэрнээс биш юу гэдэг нэг ухаан дутаал нэг математикийн уур чадварын тэр дутаад байдаг зах зээл бол биш. Тэгээд миний хувьд бол зүгээр нэг үг тийм нэг ном уншчаал нэг номноосоо галзуу солиотой юм шиг яриад байгаа зүйл байхгүй. Давхар ерөнхийдөө сүүлийн 9 жил хийсэн Алда Джонсон ерөнхийдөө туршлагаа олж мэдсэн зүйлүүдтэйгээ хойлоод мэдээж нөгөө уншсан номнуудтэй янз бүрийн олж мэдсэн юмнуудаа хойлоод тэрнээсээ ерөнхийдөө бол ингээд энэ ер нь бол чухал ойлголтууд юм байна гэдэг зүйлүүдээ бол би ойлгох заах гэж бас оролцдог. Тэгээд хичээл сонирхож байгаа усуд байхan бол бүгд тэрийг хичээл нээлттэй сонирхгүй байхan бол бас it's okay. Ягаад гэвэл үндгүй юм чинь. Тэгээд thank you guys. Дараагийн дугаар уулзъя.